Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн минь подкастын маань зочноор Night Flowers цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Даваа маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Өдрийн минь. Одоо нөгөө ийм цэцгийн дэлгүүр ерөнхийдөө ажилладаг гэсэн үг тийм үү? Тийм. Тэгэхээр эрэгтэй хүн яг цэцэг боогоод одоо тэр нэг юм цэцэг арчилгаа гэж байдаг шүү дээ цэцгэнд. Яг тэрийг хийхэд өөртөө нэг ямар санагддаг вэ? Яг одоо нөгөө эмэгтэй хүмүүс л дийлэнх байдаг шүү дээ. Тэгээ яагаад заавал энэ цэцэг рүү ингэж орсон бэ? Эхний ээлжинд болоод тэрхээр яг цэцгийн дэлгүүр гэдэг зүйлийг үүсгэн байгуулах зүйл болоод тэрхээр юун дээр бодогдож орж ирсэн бэ гэхээр олон найз нөхөд болон гэр бүлийнхаа хүрээллийнхаа хүмүүст би ер нь цэцэг маш их бэлгэлдэг. Тийм болохоор за ер нь өөрөө боогоод бусдад бас өөрийнхөө мэдрэмжийг өгөөд хэцүү үед нь ч юм уу те баяртай гомдолтой тэр болгонд нь өөрийнхөө мэдрэмжийг шингээе гэж бодоод дэлгүүрээ ямар ч гэсэн үүсгэн байгуулсан. Тэгээд үүсгэн байгуулад бас өөрхөн тодорхой хэмжээний хугацаа явж байгаа. Одоо өдөөс төдий хүртэл гэдэгтэй адилхан. Нөгөө талд нь болоод тэгэхээр цэцгийн дэлгүүр эрэгтэй хүн ажиллана гэхээр бас аюу сонин харагддаг тий хүн болгон ингээд тэ энэ ажиллаж чаддсан болов уу эсвэл бол чи боож чадах уу гэдэг тийм үндслээр ч юм уу нэг юм нүднээс нь хэлэхгүй маа гэхэд нэг үйлчлүүлэгчдийн цайлгчдын ер нь яг тийм нүднээс гардаг. Тэгэхээр мэдрэмж гэдэг зүйл өнгөний хослол тэгээд өөрийнхөө ер нь сүнсийг сонсох байх гэж би боддог. Арчилгаан дээр бол мэдээж би мэрэгжлийн флористын сургалтанд суусан. Тэгээд мэдлэгээ бас зузааруулахын тулд бас флора гээд одоо цэцгийн дэлгүүрийн хамт олон дээрээс нь саруул багш минь яг энэ флористуудыг бэлддэг анхан шатны сургалтыг хийдэг. Тэгээд тэнцэнэ яг анхны сурагчаар нь сураад төгсөөд тэгээд дэлгүүрийнхаа үйл ажиллагаан дээр яг цаашдаа ямар үйл ажиллагаан дээр нэмэлт авах уу тэр зүйлүүдийг бүгднийг бас авч ирсэн. Эрэгтэй хүн яг цэцгийн дэлгүүрт ажиллаад дээрэс нь цэцэгнүүдээ арчлаад энэ бол хувь хүний угаасаа л гэр бүлийн хүмүүжлээс л үүдэлтэй байх. Яагаад вэ гэхээр хувь хүн өөрийнхөө эдэн параметрал гэдэгтэй адилхан өөрийнхөө эдэлдэг эдэд дээрэс нь өөрийгөө яаж цэвэрхэн авч явах вэ гэдэг зүйл цэцэг бит хоёр адилхан л гэж үзнэдээ ер нь л. Тэгээ өдөр болгон нэг юм тэр цэцгнүүдийг хараад гой таашаал аваад мэдрээд тэрнийхээ төлөө яг ажилдаг. Тэгэхээр одоо энэ тааш нэг юм одоо хүний дотор байдаг штеп энээс илүүгээр яаж өргөжж болох вэ? Би энээс илүү нэг ингэж боддог те нэг ингээ гой дэлгэрүүлээд ингээ гой нэг юм цэцгийн одоо соёл гэж байгаа штэ бас те худалдан авах худалдах одоо юу гэдэг тэр зүйл болгоныг ингээд яг ингээд одоо өөрөө түгэж байгаа хүний үүднээс ингээ харахад Монголд ерөнхийдөө ямар хувь байр суурьтай харагддаг вэ? Цэцгийн яг худалдан авалт болон орлуулалт тэгээд хэрэглээ гэдэг зүйл одоо бий болцсон л доо яг Монголд бол соёлын их одоо яг юм түгээл тийм үү цэцгийн одоо маш том соёлыг бол манай монголчууд бол ойлгодог болцсон гэж би одоогийн хувьд бол харж байгаа. Ягаад вэ гэхээр бусдандаа заавал нөгөө нэг баяр ёслолын үеэр ч юм уу яг ийм албан ийм өдрөөр заавал өгдөг байсан бол өнөөдөр нэг найзаагаа өнөөдөр хүн баярлуулахдаа ч юм уу магадгүй тэр хүн за энэ хүн сэтгэл нь жоохон яг ийм хэцүү байна да гэдэг зүйлээр бол хүн болгон бие биендээ тэгж сэтгэлийн таашаал болон сэтгэлийн маш ийм том өгдлийг ер нь өгдөг болцсон юм уу даа л гэж би бол харж байгаа. Тийм болохоор бас нэлээд л том байр суурийн салбарын төлөөлөл бас болж ингээд бас танаа нэвтрүүлэгт ингээд оролцоод ярьж байгаадаа бас таатай байна. Бас маш их баярлалаа танаа баг хамт олонд. Нөгөө талд нь болоод тэр яг тулгамдаад бас зарим зүйлүүдийг нь ярьж чадахгүй байна. Тэгээд бас ойлгоорой. Тэгээд болж өгвөл бас нэг салбарынхаа гардаг хэцүү байдал ч юм уу тэр зүйлүүдийг нас
авч ярилцъя гэж бодож байна бас. Дэлгүү хав. Үн дээр бас яг хэлэхэд бол тусгай одоо нөгөө нэг өдрүүд идэв ч та баяр ёслолын өдөр ч юм уу тэр зүйлүүд гэдэг дээр харахад бол цэцгнүүдээ бас яг манай өршөлтөгч нараас нэг одоо үе бодвол айгу ойлгодог болсон байлээ тий. Над дээр одоо юу гэдэг ойрын одоо баг 2-3 сарын захиалга гэдэг зүйл нь дандаа жирэмсэн одоо жирэмсэн ээжүүдэд тэгээд төрсэн ээжүүдэд гэж хүмүүс одоо баглаа сонирхдаг. Ер нь хөвчлэн тэгэнгүүт жирэмсэн ээжүүд болон төрсний дараах төрсэн ээж шин маама хоёртэй энэ баглаа болохгүй гэдэг зүйл бол хамгийн нэн тэр хүнд Лили байдаг. Манай Лили өөрөө ерөөхдөө бол айгүй хурц үнэртэй байдаг. Дээрээс нь харшил өгөх магадaltaй байдаг. Тэгэхээр ер нь харшил өгөх магадaltaй тоосонцортой одоо Лили ч өөрөө тоосонцор тохиуртай болоод ирээд цаашаага бас харшлын үүдэл гаргадаг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг харшил үүсгэх яг тэр цэцгнүүдээ бас сайн судлаад ингээд тэр цэцгнүүд болдгоо шүү гэдэг зүйлийг нас өршүүлэгч нартай бас сайн тайлбарлаж хэлж өгдөг л дөө. Тэрнтэй адилхан яг ийм асуудлуудыг яг цэцгнүүдээ бас манайхан бас сайн судлаад бас яг ийм хүндэтгэлийн зүйлээр өгч байгаа бол тэр цэцгээ судлаад бас одоо яг боломжтой болвол уг нь бас л юм хөгжсөн юм чи юмнаас л хараад энэ цэцэг болд юм уу болдгоо юм уу одоо адгийн нөгөө нэг жишээ гэхэд чат чип байгаа шүү дээ. Адгийн жишээ жоохон муугаагаар ижлээ. Яг тэгэхээр хүн болгон л одоо хүүхэд болгон бүгд дэлхийн нийтээр ашиглаж байгаа зүйл хэвгүй да. Тэнгүүд хит одоо их одоо зүгээр л яг тэр асуултаа тэнцэнээсээ тавиал авчиж байна. Ядчил та за нэг рамашка хүнд өгөх чинь гэхэд рамашка чинь дотроо маш олон өнгөтэй. Тэнгүүд тэрнээс одоо юу гэдэг за цэнхэр өнгөтэйг за эрэгтэй хүнд өгье гэж бодъё. Тэгвэл эрэгтэй хүнд өгч जैन за тэгвэл цэнхэр өнгөндөө ямар бэлэгдэлтэй. Яа тодорхой хэмжээний бэлэгдэл байгалах энэ рамашка нь өөрөө яг хэр удаан амьдардаг цэцэг үүж гэдэг юм уу те. Тэр дэлхийг ингээд жоохон судлаад өөртөө гэсэн мэдлэгтэй болоосоо гэж хүсэж байна тий. Тийм мэдлэгтэй бол одоо тэгэл одоо яг өөрийн тэн ярьж байгаа зүйл яг энэ ихгүй да. Цэнхэр өнгийн рамашка эрэгтэй хүний өнгө гэл цэнхэр өнгө гэхээр заавал эрэгтэй хүний өнгө биш гэдэг зүйл ихгүй да. Тэгэхээр өнгөний цогтлогоо болон дээрээс нь цэцэгнийхаа нэршил болон тэр зүйлүүдээ бас тодорхой хэмжээний судлаад тэгээд хүнд өгвөл бас айгүй бэлэгшээлтэй ч юм уу одоо яг байгаа онох бахал гэдэг тийм зүйлийг хийхэд байна л да. Яг нэг юм тогтцсон нэг юм заншилч гэх юм уу те. За энэ л юм байдаг, тэр л юм байдаг. Заавал энийг өгнө эсвэл өгөхгүй гэдэг ч юм уу. Цэцгэн дээр бол тийм байхгүй. Цэцгэн дээр яг хөө тийм юм харцангуй байдгүй л дээ. Яг нөгөө нэг яг юм гашуудлал гомдол дээр яг ийм гашуудлын зүйлэн дээр болоод ирэхээр нөгөө нэг удвал гэдэг цэцгийг өгдөг гэсэн. Удвал гэдэг чинь юу лээ? Ямар хон байдаг лээ? Нэг юм бондгор юм хөвсгөр цагаан үгийн. Тэр зөвхөн цагаанаар нөхөө те? Тийм цагаанаар нь хүндэтгэлийн тэгээд скол бол яг цагаан цэцгнүүдийг зарим хүмүүс болоод ирэхээр яг ийм хүндэтгэлийн үед байдаг. Скол гашуудлал дээр ч гэдэг юм уу? Скол бол нөгөө нэг хормын гэрчийн зүйлгээ те. Цагаан цэцгнүүдийн бэлтгэгшилт болоод ирэхээр маш хүчтэй л байдаг л та угаасаа. Одоо нэг ингээд за флорист хийж явах хугацаанд нэг юм мартагддаггүй нэг дурсамж гэл нэг хүнд байгаа да. Хамгийн гоё нэг тийм хизэж тэрийг мартдаггүй ч юм уу тийм зүйл байгаа юу? Манай нэг найз одоо нэрийг хэлээд явах тийм. Манай найз айгу им цэцэгний ингээд нөгөө нэг нэршлэн ингээл те за одоо ингээл рамашка тэгэл ингээл лили сантус гэл ингээл сарнаа гэл ингээл хэлж байгаа ш. Тэнгүүт нэг цэцгийг л бүр далчин гарав гэдээ болдгоо дандаа далчин гарав яг балчин гарав гэдэг цэцэг байдаг байхгүй та. Тэгсэн чинь тэрийг нь ядж хат нь хоёр цэцгээ солио. Дээрээс нь дандаа далчин гарав гэж хэлдэг аюу хэцүү. Тэр хүн өөрөө харж байгаа бол тэр чинь далчин гарав биш балчин гарав шүү гэдэг. Тэгэхээр нэг юм хөгжилтэй тэрийг бол ерөөхдөө хийж мартахгүй те. Дандаа одоо нөгөө балчин гарав яг ингээ харахаар тэр л түүхэнд дандаа ингээ
харагдаалаа орж ирэл байж тээ. Балчин гараг гэдэг чи ямар хөө цэцэг гэдэг лээ? Жижигхэн бүр юм наран цэцэг шиг бүр жижигхэн цэцгнүүд байдаг байхгүй бас. Бүр жижигхэн Бүр гэсэн. жижиг. Одоо тэрийг нөгөө чимэглэл одоо яг нөгөө цэцэгний нөгөө зэрэглэл гэж бас байдаг. Нэгдүгээр зэрэглийн цэцэг, хоёрдугаар зэрэглийн цэцэг, гуравдугаар зэрэглийн цэцэг тэгээд чимэглэл үүсгэж орж явдаг байхгүй. Тэнгүүд манайхан ч 1 2 дугаар одоо юу гэдэг энэ нэгдүгээр зэргийн цэцэг мөн үү гэж бас ялгаж чаддаггүй. Тэгээл нөгөө 2 дугаар зэргийн цэцэг болон 3 дугаар зэргийн цэцгнүүдийг наан урд нь том ингэж хөвсөөлгөж яагаад нөгөө өмнөдөө 1-р зэргийн цэцгнүүдээ бүр цаана талд нууцсан байдалтай бас юм баглаанууд бас энэ тэнд харагдаад байдаг. Тэгэхээр нөгөө нэг холимог хуураг гэдэг зүйл гарч ирдэг байхгүй юу те. Тиймэрхүү цэцэг харвал хош али хаатар гэ. Тэгэл яах би өөрөө яг нөгөө цэцгийн дэлгүүрийнхаа яг одоо брендинг үүсгэх гэдэгтэй адилхан минимал болт ерхэд яг тэр филонкон дээр суурлаж тэгээд тууцтайгаа гоё бантигтайгаа цэцгнүүдээ хит их цаас биш цэцгэр дүүргээ гэдэг тийм ураа ер нь бол яг хилээд гаргаад Тэгээ ерөөхдөө анзаарсан тэг яг нэг юм сүүлийн үед яг сошиал сувгаар ингээд харангууд ингэдэг те ийм айгүй хөөрхөн ингээд боочод арагшаа харж ингэдэг тэр яг ямар очиртэй нөгөө арагшаа харж байгаа нь болоод ирэхээр баглааны одоо нөгөө яг ингээд бариад тэр харагдах уу зүйл нь болоод ирэхээр баглаа яг ямар хэмжээний харагдаж байгаа вэ? Энэ том баглаа юу, энэ жижиг баглаа юу гэж хүмүүс амар их асуудаг болохоор яг тэрийг л харуулж байгаа хэмжээ. Одоо цэцгийн тээвэрлэлд орж ирээд за цэцгээ тээвэрлээд авчирч дээ хэнд Монголд авчирлаа очиж авлаа өөрийнхөө дэлгүүр дээр авчирлаа тэгээд тэрийг цэцгийг одоо удаан амьдруулах гэх юм уу тэр нэг орчинд нь дасгах гэх одоо юу гэх үү за би сайн мэдгүй байна. Тэр нэг тодорхой хэмжээний нэг юм зүйлс байгаа ах те тэр нэг хөргөчч байд юм уу хөргөөрч байд юм уу те тэгж харагддаг. Тэр цэцгнүүдийг яг гоёор нь байлгах одоо тэр нэг юм авьяас тэрийг одоо яаж тэр арчилгааг нь яаж хийх үү? Цэцгийн мэдээж угаасаа нөгөө нэг урд хятадас манах цэцэг авдаг. Тэгээд өөр яг нөгөө нэг галлон сортын Эквадороос ирдэг цэцгүүд ч юм уу тэр зүйлүүдийг бас яг нөгөө нэг Эйз сортын 1-р сортын цэцгүүдийг бас худалдан авч нартай бас өхийг зорддог. Цэцэг өөрөө яг замдаа маш их хямардаг учраас бид нар мэдээж зориултын хөргүүр температурт тааруулаад тэгээд харчилж байж агаад үйлчлүүлэх ёстой өгдөг. Тэгэхгүй бол мэдээж хямрахтай цэцэг болвол худалдан авагч нар дээр очиод 1 юм уу 2 хоног ч юм уу тийм асуудал гарна. Тэгэхээр манай байгууллагын нэр хүндэд бас сөрөөр бий болохоор тэгээд цэцгээ мэдээж хямраагаа гаргана, арчилна, тэгээд тодорхой хэмжээний 2-3 хоног хөргүүртэй байлгана. Тэр дунд нь бас нөгөө нэг урдаас нөгөө нэг их цэцэг яг ингээд тээвэрлэл дээр ирдэг болохоор тэр дундаас асуудлууд бас гарч ирдэг. Тээврийн асуудал болон дунд нь одоо өвлийн хүүтний уйлралт болоод тэрхээр цэцэг бас хайрагдах болон дээрээс нь вирус нь дээрээс нь өвчлөн цэцэгээс өвчлөлтөг өөрөө тийм вирус гэж бас байх уу? Цэцгийн вирус дээрээс нь өвчлөлт гэдэг зүйл байдаг болохоор өвчнөд цэцэг болоод ирэнгүүт худалдан авагч нартай бид нар мэдээж өгч болохгүй юм чинь тэр зүйлүүдээ бас тэр цэцгнүүдээ ялгана. Тэр дунд нь одоо яг тэр өвчлөлтөд цэцэг ороо явцсан байгуул энэ бас нэлээд болжгүй асуудал байхгүй юу? Одоо тэр нэг юм хямраатай цэцэг гэж сая ярьлаа л да. Тэгвэл хямрааг нь гаргана гэхээр одоо энэ зүгээр хүнээр ярил гизэн өвдсөн хүнийг 2-3 хоног асраад эмийн уулгаад одоо сайхан унтуулж амраагаад ингээд биеийн одоо аль болох тад орчинд байлгаад эдгэж ийна одоо баг тэрнтэй адилхан гэсэн үг. Баг л одоо нөө хордлого авцсан үедээ хүн чинь нөө босч чадахгүй самбирцсан байгаад идэв шүү дээ. Тэр хорсоолуугаал тэгэл хоол ундууж болохгүй за хоолгүй өлөн одоо байлгах ч юм уу тэр зүйлэр ингээд нэг яг тэрнтэй адилхан яг л нэг амтай ургамал юм чин мэдээж угаасаа арчилгаа болон төрөлхөө маш их ордог. Тийм болохоор ер нь одоо
Монголд буулаа, каргоор буулаа гэж бодоход 3 хоног бол өөрсдөн дээрээ байлгаж ийж яг ингээд арчилгаагаа гүйц тараад цэцэгнүүдээ ялгаад тэгжиж худалдаа авч нар дээрээ өгдөгдөө. Шууд аваад за өнөөдөр авчлаа маргааш эдрэг сайхан боогоо тараана гэдэг бол зүйл бол байдаггүй юм байна тий. Мэдээж тэр чинь нөгөө нэг баглаа бодлороо цаанаасаа нөгөө нэг их хэмжээгээр ингээд одоо нөгөө нэг шахагдсан тий маш их хавчигдсан ирдэг болохоор бүтэн болцроон дэлгэрээгүй бас байдаг зарим цэцэгнүүд цэцэг өөрөө усаа ууж ийж тижээлээ авч ийж маш хурдан нөгөө нэг дэлгэрэх ч юм уу эсвэл бол толгой дэлгэрэх болцроо дэлгэрэх гэдэг асуудал бас гарч ирдэг л дээ. Нэрээ тээвэрлэлтэн дээр учир зүггүй усан тэгээл авчрахгүй тодорхой шүү дээ тий. Тэгэхээр тэр чинь цаанаас одоо юу гэдэг коминаас чанаашаага онгоцоор ирээд онгоцноосоо буунгутаа хөргөөртэй температурын машинд ачигдаад тэгээ наашаа ирээд тэгээ тэр чинь бүтээгдэхүүн чинь наашаага бид дээр ирэх гэж бас нэг хэдэн цаг бас дахиад каргон дээрээ ялгагдана бас. Тэгэхээр эн чинь бас тодорхой хэмжээний бас нэг асуудал. Тэгээд тээврийн асуудал дээр болон татварын асуудал бас энэ бас гарч ирдэг. Нөгөө нэг татвараа төлөөд тэгээд наашаага яг нэгдсэн журмаар хөдөлдөг байхгүй юу? Ер нь үндсэндээ бол тэгэхгүй бол бид нар өнөөдөр яг энэ цэцгийн салбар ер нь бол ямар энэ салбарыг л нэг татвар төлөхгүй байна гэж л айгүй их хараад байдаг. Тийм болохоор татвар төлдөг юм тий. Татвар төлдөг шүү дээ. Хилээр гарч ирэхдээ гайл бүрдүүлэлт хийгээд татвараа төлөөд орж ирдэг байхгүй юу та. Тэгэхээр чин яг энэ зүйлэн дээр болоод ирэхээр татвар төлөгч нөртөө яг адилхан л гэсэн үг байхгүй да манай салбарч. Тэгээд манайхны яг нэм албан ёсны яг энэ тээвэрлэл дээр болон яг энэ цэцгийн яг энэ салбар дээр бол одоо флора байна, цэцэгт бэмжлэгээ байна. Тэгээд 3-4 бас нэг жижиг бөөний төвүүд байдаг. Тэгэхээр яг энэ үндсэн яг юм татвараа төлөө гайлын бүрдүүлэлтээ хийж байгаа бас энэ хамт олондоо бас амжилт хүсье гэж хэлмээр байна. Бас яг нөлөөлөл бүхий бас ингээд яг салбартаа ингэж толгоолоод тий бас байж байгаа нас бахархуу штэ зүйл. Одоо нэг юм цэцэгний одоо сизон гэж ярьдаг штэ. За тэр чи одоо 9 сар марч юм уу хичээл сургууль ордог тий. За зуны улиралд ч одоо юу ажиллах вэ? Одоо хүүхдэн баяр их үрсэн баяр. Энэ улирлуудад за цэцгээ татан авалтыг яаж мэрэгэн ухаантайгаар хийдэг үү? Улирлын чанартай угаасаа таталтахгүй да надад болж байгаа юм ер нь бол өдөр болгоны хэрэглээ биш. Энэ болоод ирэхээр яг нөгөө нэг баяр ёслолын үеэр болон улирлын яг нөгөө нэг их таталтын үе байхгүй да. Бас энэ таталтууд нь болоод ирэнгүүт тэгэл үйлчлүүлэгч нарыгаа тэгэл харж байгаа л таталт тийштэй. Мэдээж би одоо хэдэн хүнд хүрч чадах уу? Би өнөөдөр борлуулалт хэрэг хийж чадах уу? Би өнөөдөр салбартаа болон тий би өөрийнхөө үйлчлүүлэгчд болон дагч нарыгаа би яаж гомдохгүйгээр би дээрээс нь баярлуулах уу гэдэг асуудал та. Тэгээд нэг юм байгаа. Энэ 24 цагийн турш энэ цэцгийг хүргээд байна тий. Хизээ хаана унтаад байна? Яг мэдээж хүн юм чи унтаж амрна шүү дээ. Өнөөдрийн өдөр болгоны захиалга бол ондоо байдаг. Өдөр болгон адилхан, өдөр болгон тэдээс тэдэн цаг хүртэл бүгд адилхан байдаг гэж байхгүй. Борлуулалтаа өдөр их байна, тий? Үйлчлүүлэгч нар минь өнөөдөр захиалагч нар их байна гэдэг асуудал байгаа. Тэгэл захиалагч нарыг харж байгаа л ер нь бол тэгэл захиалга гаргачаал хамардаг та. Тэр нөө шөнийн хүргэлтүүд нь одоо хамгийн дээдэлтэй хэдэн цагийн үед хүрэгдэжсэн бэ? Манай хамгийн сүүлийн хүргэлт болоод ирэхээр 4-5 цаг үүрээр 4-5 цагийн яг хамгийн ачаалалтай үе нь болоод ирэхээр шөнө 12 цаг байдаг. Тийм үү? Яг гэхээр одоо 11:50 ч юм уу 12 цаг гэхэд яг ингээд тий хайртай хүндээ, дотны хүндээ, найздаа, ээжтэй, аавдаа ингээд яг ингээд энэ мэнжлэгийг минь уламжлаад өгөөч гэж аяга захиалга орж ирдэг.
Тэгээд тэр зүйлүүд дээр бас ингээд ядан хүргэж өгдөг дөө. Ямар гоё юм. Нөгөө нэг юм төрсөн өдөр нь болж байгаа хүн л те. Тийм. Аха. Тэгээд тэрийг одоо юу гэдэг 12 цаг гэхэд ээжийнхэн төрсөн өдөр болох гэж байдаг. Тэгэнгүүт ээжтэйгээ цуг одоо унтгаад ч юм уу те байж байгаа л хаалга нүдэл тэгэл санамсаргүй байдлаар те. Цэцэг хүргэлт гэлтгс чи би юу цэцэг хүргэлт гэл. Тэгээ зарим хүмүүс ер нь жоохон мэдрэмжгүй байдаг. Гэхдээ тэр захиалагч нар нь биш, хүлээн авагч нар ер нь айгүй мэдрэмжгүй зарим нэг хүмүүс байдаг. Сайн байна уу цэцэг хүргэлтээс ярьж байна. Танд ингээд мэдчилгээ ирсэн байна гэх хүмүүст юу би тийм юм захиалаагүй хүн андуураад байна. Би мэдэхгүй баг наад цэцгээ буцаагаад өөрт нь өгөх гэд тийм. За тэрний нэг нь би вэ. Зүйлүүд гарч ирдэг. Тэгээд тэр чин цагтаа уралдаад мэдээж шөнө 12 цаг цагтаа уралдаад ингээл очиж байхад тэгэж манай бас хүргэлтийн жолооч нарыг бас тиймэрхүү нэлээд хідэн удаагийн асуудлууд гарч ирсэн. Тэгээд заавал захиалагчийн нэрийг нь хэлээд ийм хүн гингүүд гэдэг айгүй хүнд бэрхшээл нь хамгийн хүнд бэрхшээл яг энэ байдаг. Энэ тэгэхээр ерөнхийдөө хэцүү байдаг үү те? Маш хүндтэй. Одоо юу гэдэг унтаж амрахгүй бид нар ч одоо ажиллаа хийгээл байж байгаа л тэнгууд чинь шөнийн 12 цагт 10 хүргэлт ороод ирлээ. Хэд тэр 10 хүргэлтийг чинь наан цаан зохицуулаад хүргэж өгөх гээд явж байгаа асуудал манай баг бүрэлдэхүүнүүд бас байгаа шүү дээ. Тэгэхэд чинь тэр баг бүрэлдэхүүнүүд бас асуудал дахиад гарч ирнэ. Магадгүй 11:30-ад тэр нэгүнийх нь захиалгын өнгөтэй дахиад цаатлынх нь захиалга руу явах асуудал гаргаж байсан юм билүү те. Тиймэрхүү нэг юм асуудлууд айгүй хүнд байдаг. Яг нөгөө надад нэг юм тохиолдож ирсэн байхгүй нэг юм дугаараас ингэ танд цэцэг ирсэн байна. Та ингээд хаяа явуулнаа гэх. Тэгэхгүй тэгэхээр би надад тийм юм ирэх ёсгүй тэгжсэн шүү. Тэгээд хүмүүс одоо мэдээж өөрийнх нь утасны дугаарыг хүн одоо цэцэг хөргүүлэх гэж залгаж ийн гэхээр чи мэдээж өөрийнхөө дугаарыг нь андуураагүй л өгсөн байгаа шүү дээ. Тодорхой хэмжээний нэг хүн тэнэг л биш байл тий. Гомдолт нэг хүнд гомдсон ч юм уу, гомдлыг нь тайлах гад ч юм уу те баярлуулах гад магадгүй сэтгэл санаагаар унтсан байх зүйлт нэр ч юм уу те. Яг тухайн мөчөд яг тэр захиалагчийнхаа захиалсан баглагийн хүлээн авагч хүндээ яг юм гоё мэдрэмж гоё одоо таашаал өгөх гээд өвөг нь зориод байхад манай хүлээн авагч нар жоохон тэр шаах ч юм уу аюу асуудлууд бас байдаг нь би дотроо бодох гэдэг дугаар нь угаасаа л дугаарлуун залгаж байгаа юм чинь за ойлголоо. Миний нэг юм мартагддгүй нэг ганц одоо асуудал байдیں۔ Тэр нь гэсэн чинь за наадахад тэгээ гараа ичхгүй юу та. Сквал хинт ч хамаагүй өгчихгүй юу та гэж нэг тийм асуудал гарч исэн. Тэр чинь мэдээж хаа исэн холоос их чинь дүүдээ зориулаад ингэж яхад танаа хамт олон ийм асуудал гаргасан. Танаа хамт олон гэд магадгүй манай хамт олон асуудал гаргасан байж болно. Гэхдээ хувь хүний асуудал гэдэг зүйлэн дээрс манай хамт олонны буруу шахах зүйл биш. Тэр зүйл бол тэгээ би тэрэн дээр амар нэг юм сонь өөрөө баг гомдох маягийн зүйл болж исэн. Ягаад вэ гэхээр тэр цэцгийн тэгэл таарсан хогийн савд хийчихгүй та гэдэг асуудал гарч исэн. Тэр үед л ста жинхэнэ нөгөө тэнгэр хүмүүрж авах гэдэгтэй адилхан миний одоо юу гэх юм манай хамт олонны бас сэтгэлээ зориулж гаргасан тэр баглаг тэгээд дээрээс нь тэр чинь маш олон хүмүүний хүч хөдөлмөр гарч байгаа. Тэр зүйлийг бас ингэж айгу хүнд тийм мэдрэмж цохилт авч ирсэн. Тий, ингээд за энэ байх шүү гэд ингээд ингэвэл урдаас чиг ус цацж байгаа тэр ихэд өн гэж ил гэсэн үг шүү тий. Тэгээд бүр захиалагч маань бүр тэнчэнээс яана уучлаарай ингээд өгөөрэй тэгээд өгөөрэй гэж тэгж жагаад за мэдүү одоо тий яг даан чи хамгийн ойрхон явж байгаа эмэгтэй хүнд баярлуулад ингээд өгчөө гэд тэгээд зургийг аваад би тэр хүн рүү явуулж исэн. Тэгээд баярлаа маш их баярлаа гэд. Тэгэхээр яг тухайн үед бол амар хүнд ийм цохилт аваад яг ийм сонин ийм мэдрэмж аюул сонин мэдрэмж авч байсан би л одоо ийм
нэг юм өөрөө хайртай хүнээ гомдоцсон юм шиг хүүхдээ хаяач байгаа юм шиг нэг сонин тий цэцэнүүч угаасаа л миний хүүхэд гэж явж байгаа юм шиг тэгэл хүүхдээ ингээл хайж байгаа юм шиг санагдал бүр айгүй хүнд сэдв яг ингээд орж ирчихсэн. Одоо эргээгээд нэг хамгийн гоё жаргалтай тий нэг одоо тэр мөчөөс авч ирсэн нэг юм баяр хөөр догтлол нэг гоё баглаг ингээд өгөөд тэгж мэдрэгдэжсэн гоё мэдрэмж нь гэвэл ямар мэдрэмж вэ? Одоо зөндөө штэ. Хамгийн гоё тод үлдсэн. Ер нь ихэвчлэн тод байдаг. Яагаад вэ гэхээр манай найзууд энэ могоо жил ер нь ихэнх нь төрсөн. Тэгээд эмэгтэй найзууд маань төрсөн. Тэгээд найзуудаа гинтийн бэлэг болгоод цэцэг явуулж ясан. Тэгэл ээжтэй тэгэл манай сая охин дүүгийн төрсөн өдөр басан. Тэгэл охин дүүрүүгээ бас явуулж исэн гэл бүх бэлдэж явуулж исэн цэцгийн баглаанууд угаасаа тод үлддэг. Надад яг хуу хамгийн яг сүүлийн баглаг тод үлдсэн баглаг гэвэл манай нэг эмэгтэй найз төрчөөд тэгээд нэлээд ер нь сошиалэр бүлэгдүүлсэн бохгүй нэлээд асуудал гараад тэгэл дүнгэж төрчөөд нэг хитгэн хоногтой байхад нь бас нэлээд асуудал болсон юм аа. Одоо нэрийг нэлээд яах вэ гэдэгтэй адилхан. Тэгэхэд яг би нөгөө нэг цэцэгт мэнчилгээ явуулчихсан. Цэцэгт мэнчилгээ энэ болоод ирэхээр манай нэг уул үлгээд цэцэг мэнчилгээ уянгаа гэд маань найзуудаа тэгээд уянгааг явуулаад тэгээд яг мэнчилгээтэй цог явуулаад тэр л айгу тод дурсамж үлдсэн дээ. Тэгээд дараагийнх нь болоод тэгэхээр бас яг уул уулийн уянгааг бас охин бага охин дөрөв явуулчихсан. Саяхан бидэд аавыгаа алдаад тэгээд манай охин дүү ер нь сэтгэлээр жоохон унтсан байсан. Тэгээд нэг саяхан бас төрсөн болохоор тэгээд л хамт ямарч найз тэгээд дөрөвгөө явуулсан да. Тэр хоёр л ер нь сэтгэлд ер нь аюу нэлээ үлдсэн байна. За одоо ингээд гоё хүний нэг юм боддог бодол байдаг шүү. За би ингээд ирээдүйд нэг ийм хэмжээний одоо хэдэн салбартай ч гэдэг юм уу те. Одоо эсвэл нэг юм гоё томоо одоо дэлгүүр баг шоурум гэдэг шиг нэг тийм том хэмжээний дэлгүүртэй болоод одоо хүмүүс сургаад тэгж боддог уу? За мэдээж хүн томорн тэ салбараа өргөжүүлнэ гоё зүйл мэдээж хүн төсөөлсөн байгаа тий. Гэхдээ миний хувьд бол тэр ойрын үед бол ердөөсөө тийм төлөвлөгөө байхгүй байгаа. Яагаад вэ гэхээр урдах ажиллаа хүн нухацтай болон яг зүйтэй дээрээс нь бүрэн яг сэтгэлээсээ хийж дуусаад дараагийн давхар руу гарна гэж би бодож байгаа. Тэгэхээр одоогийн яг миний байгаа давхар болоод ирэхээр арай болоогүй байгаа. Сурж ирмэлцэх, сурж мэдэх зүйлүүд маш их байна. Дээрээс нь салбараа бас яаж гоё хөгжүүлэх үү? Дээрээс нь бөөнөрөө нийлээд хамтаараа олноороо хамт олон гэдэг зүйл үүсээд бас хамтаараа гоё хөгжиж гэдэг тийм зүйлийг би бол одоогийн байдлаар бол бодож байгаа. Хөгжлийн төлөө мэдээж хүн зүтгэн тэмүүлэн, зориглон, мөрөөдөл бий болно хүнд. Тэгэхээр одоохондоо бол тэрхэр миний энэ давхар болон энэ давхрынхаа сурч мэдий гэсэн зүйлийг би бол урдаа тавьж байгаа. Тэгснээс одоо учир зүггүй би тийм болно, би ийм болно. Мэдээж хүн чинь хүсэл зоригл тэмүүл бүгд байгаа бах. Гэхдээ одоохондоо бол бүр нөгөө хитрхи тэгэж бүр томоор хараал те нөгөө мөрөөдөл гэдтэй ингээл те би ийм л гээд ахааргүй яг хийх ёстой юмаа хийгээд ингээд өөр яг ярьж байгаа зүйлийг тасалчлаа уучлаарай. Миний яг одоо зүгээр яг бодож байгаа мөрөөдөл тэмүүлэл болоод ирэхээр маш сайн яг энэ байгаа суураа маш сайн тавиул би цаашаага хүссэн хүсээгүй явж чадах байхгүй да. Тэгэхээр одоо би чинь хүүхд
хүүхэд байхдаа л хүн мөрөөдөл тэмүүлэл ярьдаг байсан. Одоо бол хэрэгжүүлэх хэрэгтэй, газар дээрээ буулгах хэрэгтэй, суурьтай, хундаамтай байх хэрэгтэй байхгүй да. Дэлгүүрээ одоо би за яг үйлчилгээний яг ийм салбар руу ингээд ороод яг энэ цэцгийн салбар руу орж байгаа зүйл болоод ирэхээр одоо 12 сарын 1-нд манайх 1 жил болон дөнгөж. Гэхдээ өмнө нь болоод ирэхээр онлайнаар ч юм уу те яг ийм тан хүргэл дээр ингэж захиалга авдаг байсан бол яг хүмүүстэй гараас гарт ингэж хурж ажиллаж байгаа зүйл болоод ирэхээр 12 сарын 1-нд минь одоо 1 жилийн ай маань болох юм аа. Удахгүй болох чинь тий. Удахгүй болох юм. Тэгэхээр би энэ салбарт бол дүнгэж хамгийн жижигхэн нэмчин тэгэхээр тэр зүйлийг бас ингэж том мөрөөдөл яриад тий ийм ингэж ийм байна тийм байна гэж хүсэхгүй байна. Бусдыгаа бас нэг хүндлээд тий зүгээр хундаамаа маш сайн таммаар байна. Суураа маш сайн таммаар байна. Тийм болохоор мэдээж сурмаар байна. Дээрээс нь давхар дээрээс нь захиалагч нартайгаа, үйлчлүүлэгч нартайгаа, дагагч нарыгаа бас мэдэрмээр байна. Өнгөний хоршил гэдэг зүйл юу байх вэ тий? Бүх зүйлийг нэг юм мэдж сураад тэрнийхээ дараа энэ юм байдаг. Энэ зүйлийг зөв юм биш тэ гэдэг зүйлийг оновчтой бөгөөд яг байгаа яг гутон анлоод онмоор байгаа байхгүй юу. Тийм болохоор одоохондоо бол яг миний мөрөөдөл бол сурж яг гүйцэд боловсрохыг гэсэн л тэгэхээр яг нөгөө хүүхдээр жишээ авах юм бол дөнгөж хөлд орж байгаа гэдэг шиг тий. 12 сарын 1-нд дөнгөж 1 жил болж айгүй гой санагдаж байна л да. Тэгвэл одоо нөгөө манай салбар гэ тий. Одоо манай одоо юу гэдэг манай салбарынхан гэл тэгж ярьж штэ. Тэгэхээр одоо энэ яг нэг юм цэцгийн дэлгүүр одоо өөрөө чинь дэлгүүр байна тий. Өөр бусад дэлгүүрүүдтэй одоо ямар нэгэн байдлаар юм холбоотой байдаг юм уу? Та нар өрсөлдөгч нар бол биш юм уу? Яг энэ болоод ирэхээр манай салбар гэд ягаад яриад байгаа вэ гэхээр нөгөө флористийн сургалтанд суусан одоо юу гэдэг нэг 20 хэдэн хүн байдаг байхгүй юу. Тэгэхээр тэд нар болоод ирэхээр энэ тэнд байдаг одоо ганцхан флорогийн зохион байгуулсан тэр Flora Academy яг тийм үүсгэн байгуулад тэгээд тэр академи бид нар анхны төгсөгч нар болоод тэгэхээр бас манай гэж би бас хэлэх айгуу дуртай. Тэгээд дээрэс нь мэдхгүйгээ бусдаа зааж өгье гэдэг тийм урай бас айгуу гоё байдаг энэ урай. Тэгэхээр мэдээж бид нар чинь бүгдээ яг хуу зах зээлэл одоо юу гэдэг хоорондоо булаацалдаг гэхээсээ илүүтэйгээр хин нь шин цэцэг болон сайн сорт болон хин өнгө үзэмж болон хин төргөн шуурхай үйлчилж чадчихин тэр л өнөөдөр уртаа гарна шүү дээ. Тэгснээс яг ингээд манай танаа чи би энэ бизнес ийм гэдэг зүйлийг зүгээр юм таягдаж хаяасаа гэж би бол хүсдэг. Би биэндээ гоё урмын хөвгтэй дэмтэй те мэдээж цэцэгнүүдээрээ бид нар өрсөлдөе гэдэг зүйл лхгүй та. Хин ирсэн цэцгээ гоё байлгах уу? Хин нь өөрийнхөө сортын цэцгийг хин арчилж чадчихин гэдэг түүнийг л мэдээж үйлчлүүлэгч нар дагна шүү дээ. Тийм болохоор бас яг энэ салбар манайх гэж хэллээ та. Цэцгийн салбар энэ салбар гэдэг зүйл болоод ирэхээр бас нэг ёсондоо соён гэгэрүүлэх тийм салбар. Нөгөө талд болоод ирэхээр маш хүчтэй хүний нөгөө нэг өнгө хилэмж болон сэтгэл зүй гаргаж чадах өнгөний хоршил те дээрээс нь мэдрэмж дээрээс нь өгдөл гэдэг зүйлүүдээ бүгднийг гаргаж чадах салбар гэвэл цэцгийн салбарыг бол би хэлнэ. Айгу баатралгаар те. Тэг цэцгийн салбарынхаа би хүндэлнэ гэдэг шиг те. Тэгэхээр бүгд дорнол угаасаа ажиллаж хөдөлмөрлөж өөрийнхөө хувийн эрхлэлт гэдэг зүйлийг хийж байгаа юм чинь манайхан гоё би биентэйгээ хүндлэлтэй би бинийгээ одоо хүндэлжтэй цэцгийн салбар энэ чинь маш том салбар байхгүй да. Энэ салбарыг бид нар давхар цаашаа хөгжүүлэх гэдэг тийм хөгжүүлэлт гэдэг зүйлийг хараад би бинийгээ хүнлэг байгаасаа гэж би бас дахиад уриалмаар байна. Тэгэхгүй тэгэл энд тэнч би гэлтэй хүссэн үсээгүй угаасаа нийгэм чи өөрөө хармаас хэцүү шүү дээ. Хармаас тэгэл ингээл ийм байна, тийм байна, ийм байна. Бид нар цэцэгнүүдтэйгээ адилхан өнгө болж гэрэлтэж бид нар яг цэцгийнхаа салбар тий энэ салбараараа бид нар гэрэл гээгээ болж энэ нийгмийг гоё гэрэлтүүлээ л та.
Тийм болохоор цэцгийн соёлыг бусдад маш сайхнаар түгээе гэдэг зүйлийг бас нийт салбарынхандаа хэлмээр байна. Уриалмаар байна тий. Маш их баярлалаа. Айгуу гоё хүмүүст эрэг нөлөөлөл үзүүлэх байх. Тэгээ хоёулангийн маань ярилцах хугацаа бас дуусж байна. Урилгын маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Танаа хамт олондоос ингээд яг хэлж чаддаггүй болон хийхийг бодож исэн зүйлүүдийг манаас ингээд харуулж өгч мэдүүлж бас бусдад бас ингэж уриалъя гэсэн юм хүсэл тэмүүлэл бас байсан. Энэ зүйлийг манаас гаргаж өгсөнд бас маш их баярлалаа. Тэгээд бусдын өмнө нь байх гэдэг зүйлийг одоо хүмүүсийг бити бодосоо л гэж би амар хүсдэг. Тэгэхээр тэр хойно байна уу, тэр урд байна уу, тэр хамаагүй. Өөрөө хийж чадчих байга бол чи урд гарч яв, хийж чадахгүй бол хойно нь өөрөө алхаад яв гэдэг л үг байна да. Маш их баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд танаа хамт болно. Амжилт хүсье. Амжилт хүсье. За баярлалаа.